За байнгын хорооны гишүүдтэй өнөөдрийн мэнд төргий. За асар үйлчлэгээний тухай анхдагч хуулийн төслийнхаа товч танилцуулгыг танилцуулъя. Асар үйлчлэгээтэй холбоотой харилцаа нийгмийн халамжийн тухай хууль болон бусад хууль тогтоомжинд хэсэгчлэн тусгагдсан боловч үйлчилгээний төрөл, хэлбэр, чанар, хүний нөөц, санхүүжилт, төрийн болон хувийн хэвшлийн оролцоо, үйлчилгээ үзүүлэгч болон үйлчилгээ авагчийн эрх үүргийг цогцоор нь зохицуулсан бие даасан эрх зүйн орчин одоогоор бүрдээгүй байгаамаа. За үүний улмаас асар үйлчилгээний хүртээмж хангалтгүй, үйлчилгээний чанар харилцан адилгүй, хувийн хэвшил болон төрийн бас байгууллагын оролцоо сул, хүний нөөцийн тогтолцоо төлөвшөөгүй, санхүүжилтийн их үүсвэр хязгаарлагдмал хэвээр байна. Мөн асар үйлчилгээ шаардлагатай олон иргэн хэрэгцээндээ нийцсэн үйлчилгээ авч байгаа нь тэдний амьдралын чанар, эрүүл мэнд, нийгмийн оролцоонд сөргөөр нөлөөлж байна. Дэлхийн олон улс оронд хүн амын насжилт, урт хугацааны асаргааны хэрэгцээ нэмэгдэж байгаа нөхцөлд асар үйлчилгээг нийгмийн хамгааллын бие даасан тогтолцоо болгон хөгжүүлж, төр хувийн хэвшил, иргэний нийгмийн хамтын оролцоонд тулгуурсан эрх зүйн зохицуултыг бий болгож байна. Иймд асар үйлчилгээний төрөл, хэлбэр, шаардлага, үйлчилгээ үзүүлэгч болон үйлчилгээ авагчийн эрх үүрэг, санхүүжилтийн тогтолцоо, төрөөс үзүүлэх дэмжлэг, хяналт, хариуцлагын эрх зүйн үндсийг бүрдүүлэх зорилгоор асар үйлчилгээний тухай анхдагч хуулийн төслийг боловсрууллаа. Асар үйлчилгээний тухай анхдагч хуулийн төсөл нь асар үйлчилгээний эрх зүйн үндсийг тогтоож, асар үйлчилгээний төрөл, ангилал, хэлбэр, үйлчилгээ үзүүлэхэд тавигдах шаардлага, үйлчилгээ үзүүлэгч болон үйлчилгээ авагчийн эрх үүрэг, талуудын хамтын ажиллагаа, хүний нөөц, сургалт, санхүүжилт, төрөөс үзүүлэх дэмжлэг, хяналт, хариуцлагатай холбогдсон харилцааг цогцоор нь зохицуулахад чиглэсэн болно. Төсөл нь нийт 10 бүлэг 30 зүйлээс бүрдэх бөгөөд асар үйлчилгээний нийтлэг үндэслэл, үйлчилгээний төрөл, хэлбэр, үйлчилгээ үзүүлэгч болон үйлчилгээ авагчийн эрх үүрэг, хүний нөөц, санхүүжилт, даатгал, төрийн дэмжлэг, хяналт, хариуцлага болон бусад холбогдох харилцааг зохицуулна. Хуулийн төсний хүн амын насжилт, хөгжлийн бэрхшээл, урт хугацааны асаргаа шаардлагатай иргэдийн өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээнд нийцсэн асар үйлчилгээний эрх зүйн орчныг бүрдүүлэх, асар үйлчилгээг бие даасан нийгмийн үйлчилгээ болгон хөгжүүлэх, төр хувийн хэвшил, иргэний нийгмийн хамтын оролцоонд тулгуурсан үндэсний тогтолцоог бий болгоход чиглэгдсэн. Хуулийн төсөлд асар үйлчилгээтэй холбоотой харилцааг бие даасан хуулиар цогцоор зохицуулахаар тусгалаа. Асар үйлчилгээний хамрах үрийг зөвхөн амхад наснаар хязгаарлахгүйгээр өдөр тутмын амьдралын үйл ажиллагааг бие даан гүйцэтгэх боломж нь хязгаарлагдсан, бусдын тусламж, дэмжлэг шаардлагатай бүх хүнд хэрэгцээнд нь тулгуурлан үйлчилгээ үзүүлэхээр тогтоолоо. Түүнчлэн асар үйлчилгээг өдөр тутмын ахуйн асаргаа, сэргээн засах асар үйлчилгээ, хүний эрх болон нийгмийн оролцоог дэмжих үйлчилгээ гэсэн төрөл байхаар мөн гэрээр, байгууллагад, явуулын болон өдрийн үйлчилгээний хэлбэрээр зохион байгуулахаар зохицууллаа. Хуулийн төсөлд асар үйлчилгээг тусгай нөхцөл шаардлагыг хангасан этгээд эрхлэхээр тогтоож, төрийн бас байгууллага хувийн хэвшлийн оролцоог дэмжих эрх зүйн орчныг бүрдүүллээ. Мөн төрөөс үйлчилгээ худалдан авах, татврын болон төлбөрийн дэмжлэг үзүүлэх, сайн дурын даатгалын тогтолцоо хөгжүүлэх зэрэг олон их үүсвэрт санхүүжилтийн механизмыг тусгалаа. Түүнчлэн хүний эрхийг дээдлэх, асруулагчийн хүсэл сонголтыг хүндэтгэх, үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг хангах, ил тод хариуцлагатай байх, ашиг сонирхлын зөрчлөөс ангид ажиллах зэрэг асар үйлчилгээний суурь зарчмуудыг тусгалаа. Асар үйлчилгээтэй холбоотой харилцааг Монгол улсад өнөөг хүртэл бие даасан тусгайсан хуулиар зохицуулаагүй байна. Одоогийн байдлаар энэхүү харилцааг нийгмийн халамжийн тухай хууль болон бусад салбарын хууль тогтоомжийн хүрээнд хэсэгчлэн зохицуулж байгаа бөгөөд асар үйлчилгээ нийгмийн халамжийн үйлчлэгээний нэг бүрэлдэхүүн хэсэг байдлаар тусгасан байдаг. Монгол улс 2012 онд нийгмийн халамжийн тухай хуулийг баталж олон нийтийн оролцоонд түшгэлсэн халамжийн үйлчилгээ болон төрөлдсөн асрамжийн үйлчилгээг эрх зүйн хүрээнд зохицуулсан нь тухайн үеийн нөхцөлд чухал ахиц болсон. Уг хуулиар ахмад настан хөгжлийн бэрхшээлтэй иргэн эрсдэлт нөхцөлд байгаа хүүхэд зэрэг зорилтод бүлэгт үзүүлэх асрамжийн үйлчилгээний үндсийг тодорхойлжээ. Улсын хурлын дарга 2024 оны 9-р сарын 5-ны өдрийн 100 дугаар захирамжаар асар үйлчилгээний эрх зүйн орчныг бүрдүүлэх чиглэлээр судлаж санал дүгнэлт гаргах шаардлагатай бол хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдсан ажилласан. Уг хуулийн төслийг боловсруулахдаа хууль тогтоомжийн тухай хуулийн 13 дугаар зүйл заасан хууль тогтоомжийн хэрэгцээ шаардлагыг өөрчлөн тандан мөн судалгаа, мөн хуулийн 17 дугаар зүйл заасан хуулийн төслийн өр нөлөөлийн үнэлгээг тус хийж гүйцэтгэсэн.
Судалгааны хүрээнд асар хүчилгээний өнөөгийн эргэцүүн зохицуулалт, хэрэгжил, тулгамдсан асуудал, олон улсын туршлага болон зохицуулалтын боломжит хувилбаруудыг судлан шинжиллээ. Түүнчлэн тухайн төслийн үзэл баримтлалыг боловсруулж, уг төсөлтэй хамт нийгмийн халамжийн тухай хууль, аж ахуйн нэгжийн орлогын албаны тухай хууль, нэмэгдсэн өртгийн албан татврын тухай хууль, үндэсний баялагын сангийн тухай хууль, ажлах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хууль нэмэлт өөрчлөлт оруулах, асар хүчилгээний тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг тус боловсруулсан. Уг төслийг хууль тогтоомжийн тухай хуулийн 38 дугаар зүйл заасны дагуу олон нийтийн хэлэлцүүлэгт оруулж, төрийн байгууллага, мэргэжлийн холбоо, төрийн бас байгууллага, эрдэмтэн судлаачид болон иргэдээс санал авч хэлэлцүүллээ. Эрүүлсэн санал зөвлөмжийг ажлын хэсэг нэг бүрчлэн судлаж, үндэслэл бүхэл саналуудыг тухайн хуулийн төсөлд нэмэн тусган нэмлээ. Улсын хурлын тамгын газрын дэргэдэх парламентын судалгаа хөгжлийн хүрээлэн 2024 онд гадаад улсын асрах үйлчлэгээний эргэцүүн орчин зохицуулалтын харьцуулсан судалгаа хийсэн бөгөөд уг судалгаагаар холбооны бүгд найрамдах Герман улс, бүгд найрамдах Солонгос, Их Британи, Япон улсын төрөлсөн асрамжийн үйлчлэгээний зохицуулалтыг судаллаа. Судалгааны үр дүнгээс үзэхэд хүн амын насжилт нэмэгдэж байгаа улс орнууд урт хугацааны асаргааны үйлчилгээг нийгмийн хамгааллын тогтолцооны бие даасан чухал бүрэлдэхүүн болгон хэрэгжүүлж хөгжүүлсэн байна. Ялангуяа Герман, Япон, бүгд найрамдах Солонгос улс зэрэг орнууд нь урт хугацааны асаргааны үйлчилгээний эргэцүүн орчныг хуулиар зохицуулж, даатгал, санхүүжилт, үйлчилгээний чанар, хүний нөөц, хяналтын тогтолцоог цогцоор нь бүрдүүлсэн байна. Уг төслийг боловсруулахдаа Улсын хурлын тамгын газрын дэргэдэх парламентын судалгаа хөгжлийн хүрээлэнгийн хийсэн харьцуулсан судалгаа, Азийн сангийн 2024 оны асар хүн эдийн засгийн судалгаа, Монгол улсын хүний эрхийн үндэсний комиссийн ахмад насны эрхийн судалгаа болон бусад холбогдох их сурвалжийг ашиглалаа. Судалгааны дүнгээс харахад Монгол улсад асар хүчилгээний хэрэгцээ өсөн нэмэгдэж байгаа боловч эргэцүүн зохицуулалт, санхүүжилт, үйлчлэгээний хүртээмж, хүний нөөцийн тогтолцоо хангалтгүй байна. Мөн асар хүн хөдөлмөрийн ачаалал их, өрх гэр ялангуяа эмэгтэйчүүдэд төвлөрч байгаа нь хөдөлмөр эрхлэлт эдийн засгийн оролцоонд сөргөөр нөлөөлж байна. Азийн хөгжлийн банкны тооцоолоор өрх болон хөдөлмөрийн зах зээл дэх гендерийн тэгш бус байдлыг бууруулж асар хүн эдийн засгийг хөгжүүлснээр эмэгтэйчүүдийн ажлах хүчний оролцоог нэмэгдүүлж Монгол улсын эдийн засгийн өсөлтийг дэмжих боломжтой гэж үзлээ. Иймээс асар хүчлэгийг бие даасан эргэцүүн зохицуулалттай болгон хөгжүүлэх нь зөвхөн нийгмийн хамгааллын төдийгүй хүний хөгжил, хөдөлмөр эрхлэлт, эдийн засгийн өсөлтийн бодлоготой шууд холбоотой ашиглагдaltaй гэж үзэж байна. Уг хуулийн төсөл батлагдсанаар асар хүчлийн эргэцүүн орчин анх удаа бие даасан хуулиар бүрдэж, үйлчилгээний төрөл хэлбэр, шаардлага, хүний нөөц, санхүүжилт, хяналт, шалгалт, хариуцлагын нэгдсэн тогтолцоо бий болно. Мөн асар хүчилгээний хүртээмж чанар сайжирч, ахмад настан хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хүүхэд болон бусдын дэмжлэгт шаардлагатай байгаа иргэнд хэрэгцээнд нийцсэн үйлчлэг авах боломжийг бүрдүүлэх юм а. Түүнчлэн төр хувийн хэвшил, төрийн бас байгууллагын хамтын ажиллагааг хөгжүүлэх, асар хүчилгээний салбарт хөрөнгө оруулалт, шинэ үйлчилгээ, мэрэгчсэн хүний нөөц бий болох үндэслэл бүрдэх юм а. Танилцуулж дууслаа.